За Монгол Францын хамтарсан энэ Ороно Майнгтай байгуулах гэрээний талаар бол бид нар өмнө мэдээлэл өгж ирсэн. Цөмийн энергийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл их хурл дүргэн мэдүүлж их хурлаар батлагдсан. Тэгэхээр ураны одоо бас зах зээлийн чиг хандлага бол 2024-өөс 2050 хүртэл бол өсөх чиг хандлагатай байгаа гэдгийг бол олон улсын атомын энерги агентлаг бол зарласан. Тэгэхээр одоогийн байдлаар дэлхийд нийт 440 реактор баригдаж байгаа 63 барихаар төлөвлөсөн 90 байна гэдэг бол эрэлт бол тогтмол нэмэгдэж байна. Тэгэхээр үнийн дүн ч гэсэн нэмэгдэж байна. Цөмийн энерги хуулийг хилцэж байгаа үеэс ахуулаад хойш бол бас одоо энэ ураны 1 фунт ураны үн бол дэлхийн зах зээл дээр өссөн. За ингээд одоо газрын доор уусгай олборлох технологийн дагуу байгаль орчинд үүсэх бохирдол багтаа зардал багтаа энэ технологиг ашиглана. Энэ хүрээнд их хурлын дэд дарга пүрэвд орж ахлуулсан ажлын хэсэг бол Казахстаны Катко дээр очиж бол ажиллаж ирсэн. Энэ үеэр бол энэ газрын доор уусгай олборлох технологийн талаар бас тодорхой мэдээллүүдийг бол бас их хурлын гишүүд бол авсан. Тэгээ мэдээж төслийн ач холбогдол бол геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой. За ойлгоогоос хойш бол 3 дахь хөрштэй хийж байгаа одоо хөрөнгө оруулалтын гэрээ байна. Дээрэс нь одоо үнэн өдөр их тусам өсөж байгаа юм стратегийн бүтээгдэхүүнийг ашиглах цаашлаад бол мэдээж одоо Парисын хэлцээрээр бид үүргээ хүлээсэн одоо хүлэмжийн хэгийг бууруулах, үүргээ биелүүлэх, цаашлаад одоо цөмийн эрчим хүчийг ашиглах. За цаашлаад бол атомын цахилгаан станцтай болох гэдэг олон одоо зүйлүүдийг суур болох ийм одоо хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож байна.